За юу үцхэн залуусаа уулзааг утсан байна. Шахахгүй. Наач амтсан штэ. Гэрэж яачна. Юу залуусаа. За юу үцхэн залуусаа. За юу үцхэн залуусаа. Хайр одлаа. Би ихлэх юм байна. Ядаргатай юм байна. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Кино аялцаа. Подкаст та тий. Подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр ярих кино бол series байгаа тий. Netflix series Queen's Gambit байгаа. За тэгээд ерөнхийдөө өнөөдөр тэр киноны талаар ярина. За киноны тухай. Галзуу. За найруулагчийн тухайд бол Scott Frank те зохиолчийн тухайд бол бас Alan Scott Frank хоёр маань бол хамтарч хийжсэн байгаа. Тэгээд гол дүрд бол Elizabeth Harmony дүрд бол манай Anne Taylor-Joy. За тэгээд ер нь киноны тухайд бол ер нь яг хөл хорионы үеэр цацгдсан Netflix-ээр. Тэгээд энэ галзуурсаа би бол үзэл галзуурсаа гоос. Үнэхээр гоёс. За ер нь Netflix-ээр цацгдсан эхний сард бол шууд 63 улсад нэгт бичигдсэн юм байна. Юугаараа нэгт бичиж байгаа? Үзэлтээр. За. Үзэлтийн тоон 62 сая төрсөн. Netflix-ийн контент одоо тэр янз бүрийн юмнуудын л үзэлтийг талаар ярьж байгаа. Тэгвэл бол зүгээр шууд Netflix. Стен хянах боломжгүй л гэдэг. Тэгээд мэдээж бол угаасаа энэ шатар тоглох соёлч гэдэг юм уу те шатрын харах онцгч гэдэг юм уу. Ер нь энэ спортыг дэлхийд дахин нэг удаа бас нэг санаалж өгсөн бүтээл болсон. Тэгээд тэр угаасаа Chelsea.com бүгдээрээ үртгэлтэй болсон биз дээ. Тийм. Тэгээд тэрэн дээр одоо юм баримт байна. Chelsea.com дээр бол өмнө нь одоо өдөрт 25 мянган хүн шинээр бүртгүүлдэг байсан юм байна л да. Тэгсэн чинь сурлын араас бол өдөрт шууд 125 мянга болсон. Одоо дахиад гэсэн. Тэгээд Lichess гээд бас шатар тоглодог платформ байгаа веб. Тэгээд тэн дээр болонгууд 5-6 сая нэг өдрийн тоглолт 5-6 сая тоглолт явагддаг байсан нь 8-10 болсон. Тоглолтын тоон шүү. Тэгээд бас эмэгтэй эргэлэгчтэй тоглогчтой одоо тоол огцом өссөн. За киноны ер нь ерөнхий мэдээллийн тухайд бол иймэрхүү дээ. Тэгээд ер нь бол яг би бол угаасаа амар шатар сонирхдаг, шатрын спорт тайртай дуртай байсан боловч тэр яг короны үеэр чи угаасаа л нэг хүн уцтайгаа нэгт холбоотой болсон шүү дээ. Уц компьютер дэлгэцний урдл үзчмээр юм юу байна гэж яаж хэлдэг тий. Тэр тухайн үед бол яг Queen's Gambit Netflix дээр гарч яхад бол тэр эхний ангийг үзэл, тэгэл хоёр дахь ангийг үзэл, тэгэл нэг тэр англ Mr. Shaibel тий. Shaibel-тэй шатар тоглол заалгаал. За тэгэл өрөөнд орж ирээл баахан шатрын дурснууд өргөдөөл нүгэл тэгэл артлангуудыг бол амар хайп хүлж үтсэн. Тэгээ угаасаа үзэл хүлээлтэнд ч хүрсэн. Энэ үед бол би бол ковид үеэр үзээгүй шүү дээ. Би бол сая хэдхэн хоногийн өмнө үзэж дуусгасан. Тэгэхээр одоо яг мэдгүй ковид үеэр үзсэн бол арай өөр байхсан байж бас магадгүй. Надад бол яг нэг тийм айхтарлаг супер бол санагдав. Гэхдээ үнэхээр гоё байсан. Үүд бол үнэхээр гоё байсан. Би ч өмнө Pound Sacrifice үзчихсэн. Bobby Fischer-ийн кино. Тэр мэрийг үзээд ерөнхийдөө нөгөө тухайн үеийн дэлхийн шатарт яг юу болж исэн талаар бол нэг тодорхой ойлголт зөөд. Тэр нөгөө зөвлөлт талбайд бол Америк нэгдсэн улс хоёр ч хоорондоо ерөнхийдөө бүх юмараа өрсөлдөж исэн үе шүү дээ. Тэрэн дээр ерөөсө шатран дээр нь ч ихсэн өрсөлдөөн байсан. Тэгээ тэр үед бол ерөнхийдөө уугаад өгсөн. Яг нөгөө Америк нэгдсэн улс бол ерөөсө худлаан байна гэдэг нэг тиймэрхүү мэдрэмж авсан байсан. Зүгээр кинон дээр тэгээд фантазлаад гаргаж байгаа ч юм биш. Угаасаа л ерөнхийдөө маш хэцүү байна
Тэр үед ч бод. Бүх аваргууд нь л цувраал байх урсан аваргууд байдаг гэсэн. Тэгээд Хүйтэн дайны үеийг бас төвсөлж харуулж байгаа. тэр үеийн мууийг сонгож авсан гэдг нь илүү таалагдсан. Тэгэл угаасаа нэг тим үеийн тэр их хэцүү газраас гарч ирж байгаа тим ялалтж байдаг юм, өөрийгөө баталж байгаа хэлбэрч байдаг юм. Тэгээ тэр хэсэг бол анхаарахгүй үнэхээр гоё хэсэг. Амар хайп өндөртэй. Хүнд бол амар огшоож байгаа шүү. Сүүлийн өрөг гэдэг ч юм. Ер нь өрөг болгоод нь яг нь би бол одоо өнөөдөр нэг ийм хүрээнд л ярих гэж бодож байна. Киногоныхаа агуулгыг ч юм уу те. За мэдээж Хүйтэн дайны үе одоо Орос Америк зөвлөлт холбоот улсын хоорондох одоо бас нэг өөр талбарт хүчээ үзэж байгаа тий. За тэгээд хүүхэд төрчлөл донтол шатар тэгээ нэг иймэрхүү сэдв өрөндөл хайр дурлал ахгүй. тий тэрийг орхитуулж яаж болох вэ? За ер нь шууд гол дүрээсээ л эхэлчихээ л да. За донтолтоос эхлэе гэж бодож байна. Окей. Тэр юу байсан? Киноны ер нь ерөнхий origin The Queen's Gambit романаас мэдсэн ч гэдэг юм. Тиймэрхүү юмэг манай өмнөх YouTube сувг руу ороод өмнөх бичлэгийг үзээрэй. Бүр гоё дэлгэрэнгүй ярьсан. Тэн дээр origin гол ярьсан байгаа. Тэр киноны гоё үйл явдал хайп хэсгүүдийг л ярих гэж бодож байна. За донтолтын хувьд бол ер нь 9 настайдаа л тэр асрамжийн газар бол шууд нэг имэн донтол эхэлж байгаа. Ер нь бол энэ яг энэ хэсэг яг энэ сэдв дээр бол би ийм л асуулт асуумаар. Ер нь хэн бугаагаас ч байсан. Бэтөө штэ шатар биш. Өөр ямар нэг юм сонирхоод. Одоо тэр хонглын өрөөнд байдаг тэр манаач өвгөн ямар нэгэн байдлаар шатарч биш өөр зүйл сонирхдаг байлаа ч гэдэг юм. Тийм байлаа гэж төсөөлөе л доо. Тэгвэл ялгаагүй л ийм амжилтанд хүрэх байсан. Яг наадах чинь тэл өчнө олон л одоо нөхцөл ярьж ижил ярина л да. Харин тэгэл авах л та. Гэхдээ ер нь зүгээр яг зөвхөн шатар давьяастай хүн байсан юм уу? Эсвэл бол шатарч шаардлагатай скил давьяастай хүн байсан юм уу? Миний бодлоор бол тэгж харагдсан байхгүй. Зүгээр ер нь шатарч биш. Зүгээр нэг төсөөлөх, тооцоолох чадвар маш өндөртэй. Тэр ээж нь математикч хүн байх шиг байгаа даа шүү дээ. Кинон дэр. Тэр нэг өөрийнхөө бичсэн өгүүлэл гэх юм уу юу гэдэг тэр хэвлүүлсэн материал ч гэдэг тиймэрхүү юмнууд шатааж байгаа хэсэг гардаг шүү дээ. Тэгэхээр би тэрнээс тийм мэдрэмж авсан. Зүгээр ер нь маш өндөр төсөөлөх чадвартай, маш өндөр тооцоолох чадвартай. Тэгээд чадвартай ч байх вэ? Тэрэнд авьяастай. Тийм хүн шатар сонирхчихж байгаа юм шиг надад харагдсан. Эхлээд бол киноны ихэнд бол яг тэр нэг хэмэнд өчр байна гэж бодогдсон шүү дээ. Гэтэл тэр юм бол яг үнэхээр зүгээр л тайвшруулах юм байсан шүү дээ, тий. Тэр сүүл тэр эйжен ч гэсэн хэрглэж байгаа шүү дээ. Тайвшруулах юм бол хүнд чинь тайвшруулах юм бочин сулдаг молдог юм шиг байлаа шүү дээ. Тэгсэн чинь би бол мансууруулахын одоо үйлчлэгээтэй ч юм болов гэж бодож байсан. Тэгсэн чинь бол тэр донтоод байгаа юм нь бол зүгээр л тайвшруулах юм байна. Тэгэхээр тэр сүлд имээ хэрэглэхгүйгээр тэгдэг ялчиж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол тэр им бол зүгээр нэг жоох тухтай болгодог нэг нөхцөл хангаагч болохоос биш. Тэр юу гэдгийг яг нэг хэрэглээд байгаа тийм зайлшгүй хэрэгтэй зүйл бол биш байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр тухайн бэтгээд кинон дээр гарч байгаа охины дүр бол яг нэг шатарт шаардлагатай скиллүүдэд авьяастай охин юм болоо. Тэгээд өөр шатар биш юм гэхэд өөр юунд ч байдгийг покер байж бол. Тооцоол покер байж болно. Өөр юунд нэг тиймэрхүү юмнуудад бас л ялгаа авахгүй амар авьяас одоо юу гэдгийг амжилт гаргаж чадах байсан юм шиг надад санагдсан байхгүй. Чиний тухайд. За миний тухайд бол угаасаа юу гоц авьяаст ингээл харцсан. Бет хармоныг бол. Тэгээд одоо тэр тооцоолох ч гэдэг юм уу тийм юмнууд нь шатар дээр яаж илрээд байна гэхээр сүлд Бэний илүү бэлтгэхтэй бэлтгэл хийж яхад харагддаг байхгүй. Одоо эн чинь ингээд ингэж штэ гэдгсэн чи бэлтэг. Амар бодод тэгсэн чинь энэ ийм амарх юм ингээд зүгээр харч чадахгүй юм гэсэн чи бэлтэг. Би ингэж хурдан харж чадахгүй гэдэг шүү дээ.
Ханхын хувьд харддаг. Тийм тэгэхээр Чамшиг хурдан биш гэдэг. тий чамшиг урд юм биш. Тэгэхээр нөө нэг тэр шатарч байгуусаа нөө нэг тэр харах нь чухал биш. Тэрийг одоо хэр хурдан олж харж ийн гэдэг нь бас чухал байгаа даа. Тэгээд эмний тухайд гэвэл угаасаа л киноны туршид л ер нь эмтэй холбоотой эмээ ирэлчээр одоо сайн перформанс үзүүлж гэдэг юм уу. Ер нь л эм нь маш тухтай болгоод байгаа шүү дээ. Тэрийг бол яг би яг кино үзэж явах явцад бол бас бодож исэн. Ер нь нэг эм нь бас зөвхөн биш байхаа. Бэд бас өөрт нь нэг тийм мэдээж онцлог байна шүү дээ. Зөвхөн эм байгаа тангалтгүй шүү. Тэг яг энэ дээр ингэж ярих. Яг энэ дээр хараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр угаасаа шууд донтогч юм ба. Юунт ч. Тийм. Донцсон. Шатар сонирхол тэрэндээ донтож. Тэр эм жоох хэрэглэл тэрэндээ донтож. Гэлээ архин донтож байгаа. Яг гоо тэ нэг юу яачих юм л да. Дөнгөж 9 настай нэг юу буруу зөвийг ялгах чадргүй дээрээ тийм юм донтчингууд ардлын юмнууд нь дахиад донтох магадлал нь их болоод ирж байгаа. Тэгээ нэг 15 наснда нэг онгоцсон дууд ирж тэ. Арх дарс ууж байгаа шүү дээ. Тэгэл тамхицдал тэ. Тэгтээ донтолтой бол маш сайн одоо ашигласан гэхүү тэ. Шатар донтсон. Одоо ялалтанд донтсон гэх юм уу. Тэгээд юу гэдэг гэр бүлч гэдэг юм уу асрамжийн газар ийм олон зүйлийг одоо ингэ даван тулсан болохоор тэр шатар тоглох үед бол яг өөрийгөө тийм хүчтэй ч гэдэг юм уу тэр шатарт бол өөрийнхөө ертөнцид орж байгаа л үү гэж бас хараад байна. Шатар тоглоход л өөрт нь айгүй тухтай тэнд өөрийгөө одоо нөх хүчтэй мэдэрч шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг яг киноны үндсэн хамгийн том агуулга, хамгийн том хүнд өгч байгаа зүйл бол миний олж харснаар ерөөсөө донтолт гэдэг бол яг ч тийм муу юм биш юм аа. Тийм. Тэрийг сайн ашиглах л гэж. Тийм. Яг юунд донтож байгаа тэр юу авчирч болох уу гэдэг юмнуудыг бол амар гоё харагдсан. Тэгэхээр нөгөө нийгэмд тийм ойлголт байдаг шүү дээ. Донтолт гэл тэгэхээр ер нь буруу юм шиг. Тэгэл донтолт гэхээр л нэг туйлшрлыг ойлгодог. Их сайндаа л туйлшрлын талаар ойлгодог шүү дээ. Тэнгүүт энд бол яг нөгөө нэг чиний хэлдгээр өсөө ялалтад, шатарт, тэр тооцоололд юунд байдаг юм те. Эмэн дархинд бүх юмдаа донтож амьдэрсэн хүн байгаа даа байхгүй. Тэгээд нөгөө нэг хар тамхин донтогчийг төсөөлөл л да хоёлаа. Тэнгүүт тэр нөхөр хар тамхи эргэлж чадхаа болчлаа шүү дээ. Тэнгүүт ямар одоо юу гэдгийг шааран шинж байдгийг ямар нөхцөл байдал гаргаж харуулдаг билээ те. Тэгсэн чинь нөгөө ялалтанд донтцсон хүн ялж чадахгүй болохоор бүр үнэхээр амар стресстэй байгаа юм те. Тэр эхлээд нөгөө Америкийнхаа авраг дээр тэр Бэнигээ шатарчинтай тэнцэж байгаа шүү дээ. Тэгээддэг үлээ. Тэнцэж байгаа байхгүй юу? Бэнийг хождгүй үлээ. Үгүй Бэнийг хожих нь хожчихлоо шиг байгаа. Гэхдээ нөгөө нэг оноо яадаг ямар ч л байсан тэр аврагын цолыг хувааж авахар болж явах шиг байгаа юм л да. Тэнгүүт тэнд болвол одоо зүгээр нэг хин нэгэн болвол тэнд амжилт штэ амар амжилт байхгүй. Хэдхэн тэр чинь яг тэр тэмцээнээс хэдхэн сарын өмнө ч үлээ нэг богино хугацааны өмнө штэ хамгийн анхны мэргэжлийн тэмцээнд оролцож байгаа штэ. Тэгээд тэнд авраг болчоод тэгэхэд л тэнд амар стресстэй суугаад байгаа штэ ээжтэйгээ яриад. Бүр төсвөрлөхгүй. Тэгсэн чи ээж нь тэнд бол тэнд амжилт. Энд чинь амжилт штэ сайн байж штэ гэдгийг ойлгох гад. Тэрийг нэг бэтийн харж байгаа юмыг ээж нь харах зүйлтэй. Спорт дугуйсан. Хадгалал сакс тоглоход тэр нэг гураа шидэл торлоо орж байгаа мэдрэмжинд л донтгод л. Тэгээд тэр сүүл байна одоо нөгөө бэти ялагдж байгаа хэсгүүд эсвэл бол дутуу байрлалд орчиж байгаа ч гэх юм уу те. Эсрэг тал нь давуу байгаа тийм хэсгүүд гаргаж байгаа. Тэрэн дээр байгаа тэр тухайн жүжигчний жүжиглэлт тэгээд тэр нэг тухайн дүрийнхаа харизмыг гаргаж харуулж байгаа. Дүрийн онцлог тэр зан чанарын онцлогийг гаргаж харуулж байгаа энэ төр бол үнэхээр гайхалтай гаргаж ирсэн. Тэгэл бүр байж сууж чадахгүй болоод л те. Тэр шатарчд бол тэнд айгүй соёлтой байгаа даа шүү дээ. Хожигдчихвол гар байрал. Тэр бол яг нэг тийм бичигдээгүй дүрм маягийн юм тийм ээ. Хожигдлоо хүлийн зөвш. Тэнд бол тэгж чадахгүй байгаа даа. Шууд хаяал босоод байгаа шүү дээ. Эхлээд тэр Бэнитэй ялагдахтаа шууд хаяа босчихж байгаа. Тэр Борговт ялагдаад уйлал. Яг тэр өлсөглөн байгаагийн бас нэг хэлбэр л дээ. Тэр мэр хэсгүүд бол үнэхээр огш
зогсоож чадсан. Тэгээд ер нь тийм мэдрэмжнээс яг нэг яг тийм юм харчаад болвол төрөх мэдрэмж бол угаасаа нэлээд ерөнхийдөө хайп мэдрэмж авдаг юм байлээ гэж ойлгосон. Баргийн тийм спорт ч гэдэг юм. Баргийн тийм юм дээр л авахаргүй тийм гоё мэдрэмжүүдийг авсан. Ер нь өрөг болгонд юм. Спортод гэхдээ хожигдлыг бас хожигдод сурах хэрэгтэй. Тэрийг зүгээр ашиглаж сурах хэрэгтэй л дээ бас тий. Байн хожино гэж байхгүй шүү дээ. Тэгээд гоц авестан гэснээс одоо Магнус Карлсон бол бас дийлдэхгүй шүү дээ тий. Магнус Карлсныг бол одоо гоц авестан хүн биш ч гэдэг юм уу? Тархийн судлан ч гэдэг юм уу? Дээвэр гэдэг байгаа шүү дээ. Тий одоо дэлхийн шатрын оргил дээвэр. Тэгэхээр Магнус Карлсныг ярилцсан дээр тэгсэн байлээ. Би бол тийм гоц авестан биш ээ. Надад бол энэ шатрын нүүдлүүдийг хийхэд айгүй амархан байдаг гэж байгаа. Тэгээ заримдаа би энэ цол хэрэгэм энэ өндөрлөгөөс одоо энэ өөрийнхөө амжилтыг хүртэх хэрэггүй юм шиг санагддаг. Яг гэвэл одоо тэнд надаас илүү хөдөлмөрлөж байгаа хүмүүс ингээд энэ амжилтыг гаргаж чадахгүй гэдэг тиймэрхүү зүйл ярьсан байлээ. Тэгээ сая нэг энэ шатар тоглодог шатар тайртай энэ хүмүүсийг хэр үнэмшилтэй төрсөлсөн бэ? Ер нь кинон дэр гээд асуулт асуухчихсан. Тэгээд яг л ер нь хэлжлээ. Ялчгүй ер нь бет хармон гэлтгүүл тэнд шатар сонирхдаг дуурлсан одоо спорт тайртай хүмүүс бол тэг шатрын спортыг ер нь л дэлхийн нийт дахиад нэг танилж чадсан да. Адаглал дэрхийн Бэлтик тэр Кентагигийн X чемпион гэдэгээс тэр хүртэл хэлчихэж бас би нэр чи надад нэг юм ойлгуулж чадсан. Би бол үнэхээр шатар тийм хайртай хүн биш юм байлээ гэд одоо мэрэгчлээ солиод явж байгаа шүү дээ. Ер нь киноны хамгийн сэтгэл хөдлөсөн хэсэг юу вэ? Киноны хамгийн сэтгэл хөдлөсөн хэсэг. За надад бол хамгийн сэтгэл хөдлөсөн хэсэг бол тэр хонгол чабалтай тоглож байгаад бэрсээ алддаг гэсэн үг. Бэрсээ алдсан чинь дахиад үргэлжлүүлээд нөх гэсэн чинь ингээд ийм байр ингээд чар ус болсон шүү. Ингээд бэрсээ алдчихж байгаа бол чи юугүй тоглох шаардлагагүй. Энэ бол одоо юу гэдгийг шатрын бичигдээгүй дүрм. Энэ бол спортсменшип. Шатарч биш тийм ээ. Тэр ер нь л улаан цайм маш тийм одоо залруулах аргагүй том алдаа хийчлээ. Тэгэл энэс хойш чи эсрэг тамирчныгаа алдаа гаргахыг хүлээж тоглоно гэдэг бол өөрөө өрсөлдөөн биш зүгээр нэг тийм одоо маш дорой нийтүүл болчихж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энийг бол хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй тэгээд тэр хэсэг бол надад амар тэнд бол тэр нэг хүүхэд ойлгохгүй байгаад байгаа шүү дээ. Үгүй би үргэлжлүүлээ л да гэд. Тэгээд нөхөр юу гэдэг вэ? Амар мохоо гэлж байгаараа авчих. Гоксакер гэж хэлчихдэг лөө. Тэгж хэлж байгаа юм тийм. Жолины сурсан үгээ. Тийм. Хилээ гарчдаг. Гоксакер гэж хэлж байгаараа таалгад өгчтэй нэг хэсэг болж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хэсэг бол миний сэтгэлд амар хүрсэн. Зүгээр ер нь тэр хаанч байдаг. Ер нь юмыг хүлээн зөвшөөрөх гэдэг юм талаар нэлээд гоё харуулсан. Ялангуяа спортод байдаг хүлээн зөвшөөрлтийн талаар бол амар гоё додомор харуулж өгсөн хэсэг шиг санагдсан. Тэгээ ер нь гэхдээ дурдаад байвал зөндөө гоё хэсгүүд байсан дөө. Амар л гоё хэсгүүд байсан. Зүгээр л шатартай холбоогүй ч гэсэн дахиад нэг хэсэг байж л. Тэр Бенитэ унтж байгаа шүү дээ. Тэр бас галзуу хэсэг те. Тийм, Бенитэ галзууч байх юм те. Химэл байх ёстой байх гэдэг шүү дээ те. Тэгэхээр чин тэрнээс бол хүн хоёр янзын бид юу гэдгийг ойлголт авч болохоор болчихж байгаа. Нэг бодлоо шууд гутарчж байгаа. Зүгээр л за угаасаа л юм байдаг. Би угаасаа энэ юу гэдгийг бэлгийн харилцаа гэдэг зүйлээс амар өндөр хүлээлт тавиад байгаа юм байна гэж ойлгож болохоор байгаа. Тэгэнгүүтээ тийм гарын түлхчээд унтчихдээ шүү дээ. Эсвэл бол нэг тийм ойлголт авч болж байгаа. Ийм байх ёстой байдг юм байна. Өмнөхүүд нь бол стол авах юмгүй байж гэдэг тийм юу авч байгаа шүү дээ. Кинон дээр ч авах юмгүй л харагдчихсан. Тэгээ бэлтэг мэлтэг яаж үзээ таам бэ те. Мөрөө үзээд л шүү дээ бараа. За яг надаа яг киноны сэтгэл хөдлөсөн хэсэг гэвэл нэг хоёр юмыг бодогдоод байна. Эхнийх нь бол тэр
Бэт Хармон ер нь бол амжилтанд хүрснийхаа араас эргээд асрамжийн газар одоо очдөг шүү дээ. Тийм. Тэгээд багш шатар зааж өгсөн багшийнхаа өрөөнд хавар шарсаас орж ирдэг. За тэр бол өвтгсөн бас $10 өртөө. $6 аваад $10 бацаахаа мартчихсан. Тэр амар. Тэгсэн чинь тэгэл нэг тэнд шайбл бол одоо тэгэл сонингийн нүүр болгоноос л бэтийн зургийг аваад тастаал тэгэл ишлэл мишлэлийн тастаж аваад хандаа наагаал тэ битсэн захаа махаг нааж матсан. Тэгээд харамсалтай нь одоо өөд болохоос өмнө бол уулзаж амжаагүйгээр хэрвээ уулзсан бол бас л их л талархлын үгийг л хэлэх байсан болоо да тий. Тийм нөгөө ер нь гэхдээ тийм юм яг ийм юмнууд бол амьдралд амар их байдаг шүү дээ. Яг нэг чамайг яг хэрэгтэй үед чинь яг үнэхээр зөв мөчтөө үнэн сэтгэлээсээ чиний төлөө дэмжлэг үзүүлсэн ч гэх юм уу дэмжсэн яг тийм хүмүүс бол ингээл яг л чимээгүй л шүний ард ямар нэгэн баяр ёстол боллоо эсвэл бол одоо юу гэдгийг шагин лавлаа дээр тэндээс хамгийн хоолоос хараал яг нөгөө нэг өөр авцсан юм шиг баярлаад байж идэг. Гэтэл хүмүүс бол тэгэл өөрийгөө амар би ч тэгсэн би ч ингэсэн гээл юу ял өөрийгөө дэлдэл яриад идэг нөхдүүд бол байгаа шүү дээ. Тэгэхэд бол тэнд шайбл бол бүр амар ер нь лаг дүрээ. Яаж яагаад энэ киноны дүрүүд угаас амар ер нь л яриад байл тэгэл. Жол энэ байна. Тэгэл тэр нэг тоглосон шатарчд байна. Хамгийн сүүлд нэг хэсгэр үстэй нэг хөгшин X дэлхийн авраг гэх нэг өвгөнтэй тоглож байгаа шүү дээ. Тэр өвгөний ялагдж байгаа хэсэг ч гэсэн амар шүү дээ. Миний хийсэн хамгийн одоо супер матч байлаа баярлалаа. Тэгэхээр л жаргаж тоглолоо гэдэг. Нэг бацаан байгаа шүү дээ. Тэр мэр. Яг тэр бацааныг дараа нь яриа. Дахиад нэг сэдв болно шүү дээ. Тэр нь. За тэгээд араас нь би шууд төгсгөлийн матчийг ярих гэдэг байна. За. Тэгээд төгсгөлийн матч дээр бол ер нь бол ийм юм болж байгаа. Эндээс ер нь бол төгсгөл байрлал яг ийм болсон. Тэгээд Борго бол эндээс Бирс Е4 шалсан байгаа. За тэгээд кинон дээр энэ сценийг яаж харуулдаг вэ гэхээр Бэт Хармон энэ ноёныг маш ингээл удаанаар зүгээр ингээл татчихдаг. Тэгээ энэ үдлийн араас бол одоо Борго бууж өгдөг штеп. Тэгээ хамгийн гол нь яагаад энэ хэсэг аягүй сэтгэл хөдлөсөн байсан гэхээр ер нь тухайн үеийн зөвлөлтийн шатарчин одоо толгойд хараалал Бэт Хармонд очигч байгаа штеп. Гэтэл Боргов ч нөгөө нэг завсралга аваад үргэлжлүүлээ гэж байгаа штеп. Тэр бол нөгөө нэг тийм амар аврагыг хүртэл завсралга автал нь одоо өөрийг хүртэл явцсан байгаа шүү дээ тийм. Тэгээ Борговын цаалдаалд санаа нь угаасаа багаараа ярилцаал маргааш нь орж ирэл нүүл байдлыг одоо нөхцөл байдлыг өөрчлөх гээд байгаа шүү. Гэтэл нэг манай Америкийн шатарчин шин залгаал тийм. Ер нь бид нар ч гэсэн багаараа ажиллаж болно шүү. Тэгэл бүх нөхцөлийн бэтэд хэлж өгвөл яаж ихтэн цагийн зөрөөтэй тийм. Дотоод байсан юм тэр тийм угаасаа. Тийм дотоод байсан юм л тэр. Тэгэл яг хамгийн одоо тэр сэтгэл хөдлөсөн гэл ер нь зөвлөлтийн шатарчин яг босч ирээд алгадчихж байгаа бол амар байсан. Тийм тэр тэгээ тэрнээс гадна яг нөгөө нэг энэ тэр Морговтой хийсэн сүүлийн өрөг дээр тэнд хаанч үлээ нэг морь иддэг штэ. Тэгсэн чинь тийм бирсэн шээ тий. Тийм. Тэр хэсэг бас амар. Тэр тайлбарлагч нь тэндээс Борго бол хизээч ничээ санал болгож байгаагүй гэдгсэн чи өөдөөс нь бет болоо шалгаа сэгсрээ үргэлжлүүлж байгаа шүү дээ. Борго хизээч одоо ничээ санал болгож байгаагүй бол эсэргээрээ Бэт Хармон хожигдох дургу ч гэдэг тийм амар хайп. Зүгээр ер нь юу гэдгийг тэр кино шатар мэдхгүй хүмүүс үзээд тэр нэг Чесикомын тэр нэг бүртгэл тэр юмнууд яагаад ингэтлээ амар юу яасан бэ гэхлээр шатар огт мэдгүй хүн хүртэл үзээд тэнд юу болж байгааг мэдрээд шар бүсэн босоод ихэр хэмжээний одоо тэр мэдрэмжийг үзэгчдэд хүргэж чадсан учраас Америкийн болчихж байгаа. Ер нь киноны туршид бол шатрын дүрс одоо шатрын тоглолт нэг их харагддаггүй шүү дээ. Аль тажуудлаас нь харагдал яг ямар өрөөг яаж явагдаад байгааг нь бол мэддэггүй шүү дээ тий.
Баргийн одоо юу гэдэг тэр нэг зүгээр хэний ч ойлгохгүй байгаа юмыг юу болоод байгаа ямар мэдрэмжтэй тэр дотор ямар толон болоод байгаа вэ гэдгийг болвол кино урлагаар дамжуулж харуулна гэдэг бол өөрөө тэнд бол яахав те зүгээр нэг спортер хичээлж үзсэн ч юм уу эсвэл шатар сонирхож үзсэн хүн үзэхэд бол үнэхээр гоё кино байгаа байхгүй. Гэтэл мэдхгүй хүн хүртэл үзээд тийм мэдрэмж аваад тэгээ шатарт бүгдээрээ тэгэж байсан. Мэдээ цаг үеийн нөлөөсөн л байх л та. Ковид бүгдээрээ гэртээ байсан дэр мөр нөлөөсөн л баг. Тэгэл ер нь тэрнээс үл хамааран тийм амар өндөр гүцэтгэлтэй болсон кино гэж санагдсан. Түүнээс биш кинон дээр гарч байгаа санаанууд бол байдаг санаанууд шүү дээ. Юмд донтох, амжилт, одоо ялалт ялагдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд нэг юмд бүтэн амьдралаа зориулсан хүний тухайд бол өөр цаана нь бас амьдрал байдаг, өөр амьдралаас авч болохгүй юмнууд байдаг гэдэг санаа ч гэсэн явж байгаа шүү дээ. Нөгөө нэг хүүтэй, нэг жоохон хүүхэдтэй тоглосон тоглолтын дээр бол тэр айгүй гоё орж ирж байгаа. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг ээж мэжийнх нь амьдрал ч гэсэн ээжийнх нь ярилцлага өөртөө ярилцсан яриа тэгээд тэр нэг хүүгийн тоглолт ч гэсэн амар нөлөөлдөг баг. Гэтэ эдгээр угаасаа л нөгөө нэг байдаг санаа өөр ямар нэгэн шатраар биш өөр ямар нэгэн юмар дамжуулаад хүнд хүргэж болох ойлгуулж болох санаанууд байхгүй юу. Өөр л нэг энэ кинон дээр цоо шинээр гараад ирсэн биш. Эсвэл бол энэ кино л хамгийн сайнаар харуулсан биш тийм ээ. Энэ киноны бол ерөөсөө хамгийн гол юм би бол тэгж л харсан. Энэ нь ээжтэй гэдэр мэдгүй үнж үзье тий. За тэр жоохон хүүхдийн талаар ярих уу? Юу ярина гэсэн бэ? Яг хөө тэр үрэг дээр бол юу яаж байгаа шүү дээ. Хойшлогчоод тэгээд дунд нь нэг асуулт асууж байгаа шүү дээ. Танай Америкт машинтайгаа кино үзэж болдог гэсэн тэр үнэн үү гэдэг. Тэгсэн чи өөдөөс нь бүр явангаа үзэж болдог шүү дээ. Хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр тэндээс шууд нэг ойлголт авч байгаа. Дараа нь нөгөө нэг ээж мэжтэйгээ уулзаж явахдаа ч гэсэн тий. Зүгээр л ер нь нөгөө нэг яг гоо тэрийг нөгөө нэг ээж нь хэлэхээр ойлгохгүй байгаадсэн байхгүй юу. Шатраас өөр чухал амьдрал ер нь гоё юмнууд байдаг штэ чи бараг шатрал гэдэг юм гэсэн утга агуулмжтай харилцаар нь ээжтэйгээ нэг 2-3 ч удаа явдаг штэ тий. Өргөж авсан. Тэр болгонд өргөж авсан ээжтэйгээ. Тэр болгонд нь бол шууд игнорлоод байгаа штэ. Та бараг юу юм бэ? Тийм хандлага гаргаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь тэр амар хүнд өрсөлдөг чинь ирээд хэлсэн чинь ойлгож байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол мэдээч хэрэг амьдралд байдаг санаа юу гэвэл тийм. Гэхдээ хүн болвол ойлгох хүнээсээ л ойлгодог. Ойлгох ситуацтай л ойлгодог юм. Ер нь айлаа тэр чухал үзэл бодлыг те. Хинээс сонсож гин, ямар үед сонсож гин тэр гэдэг бол амар чухал гэдгийг харуулсан. Тэм жижигхэн сценд хүртэл амар чухал санаа тэнд хадгалагдаад явж байгаа шүү дээ. Яг нэг хүлээж авахд бэлэн болсон цаг үе гэж байна л да. Киноны хайп хэсгүүд араараасаа орж ирээд их юм аа. Тэр лефтэнд орсон шатарчдтай би хамт суудаг штэ. Тэгсэн чи Боргов нэг амар үг гэлт юм аа. Тэр Орсын нөгөө шатарчд нь юу гэдэг вүлээ? Тэгсэн чи ямар зөөдөөс нь бет бол өнчин бидэнтэй л адилхан одоо амьд үлдэх юм дөлөв тэнцэгч тэрийг одоо тутамлж болохгүй ч үл. Нэг тийм утгатай мэлд юм аа. Тий. Нөгөө хэд нь бол ерөнхийдөө наача нэлийн уудаг гэсэн одоо бараг л тийм амьтанд яаж л ойлгохтой байх юм аа. Хэдүүлээ одоо арга нийлээд янзлж нохоо юм ярьдаг байхгүй юу. Тэгсэн чинь Боргов бол өөдөөс нь яагаад тэр нэг угаасаа зөвлөлтийн шатарчид чинь бүгдээрээ л бараг л нөгөө ранк 2 3 4 5 гэл юмнууд яагаад Боргов нэгт байгаа вэ гэдг нь бол тэрэн дээр харагдаж байгаа. Тэр бусдаасаа юугаар ялгаатай болоод тэнд шууд нэг number чагтник гэж явж байгаа вэ гэдгийг бол тэр ганцхан текст. Боргов бол баг юм ярьдгүй шүү дээ. Тэгдэг. Бет тэгээд Боргов ялагдсны 2 дахь ялагдлаараас хэлдэг шин. Эхний ялагдлал 2 дахь ялагдлаараас Борговын яг төрслөл орж ирэл. Маш тайван дүлгөн тэгтээ нэг тийм хурцч гэдэг лөө. Тэр текстүүдийг мартчихад байгаа юм аа. Ямар ч кино үзэж байхад бол амар хайп. Борговыг л угаасаа нэг хэдхэн текст дээр л тэгээд өөрийнх нь хэлсэн нэг ганц хоёр өгүүлбэрэл ямар хүчтэй тамирч яагаад
одоо тийм нэгт байгааг харуулж байгаа. Ер нь тэгээ ер нь аливаа спортод өрсөлдөгчөө хүндэтгэн нь хүлэн зөвшөөрнө гэдэг бас том соёлол доо тэгжиж одоо дараа тэр хүний хүрсэн амжилтанд хүрдэг тий. За одоо яриад байвал тасгүй. Дахиад нэг гоё хэсэг байгаа. Тэр Орос эмэгтэйчүүд ирж гарын үсгийг авах гад. Төвлөлтийн эмэгтэйчүүд ирж гарын үсгийг авах гад. Сүүлийн тэмцээнд дөө. Тийм тэнд нөгөө нэг одоо феминизм гэдээ хэлчихвэл буруутах юм болоо. Үгүй ер нь бол кино угаасаа л бас феминизмыг л би нөгөө нэг мэдгүй ээжээж амар лаг нэр томьёо хэрглэчихгүй. Ямар ч үл байсан л угаасаа л нөгөө нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа шатарт бол хамгийн эхлээл угаасаа нөгөө ихний тэмцээн дээр очих эмэгтэй гэдэг. Тэгэл угаасаа бэд ч гэсэн сонингийн нийтлэл мэдлэл юмнууд дээр эмзэглээд байгаа шүү дээ. Намайг бол эмэгтэй л гэдэг дээр л ач холбогддог. Түүнээс биш юу гэдгийг миний ярьсан юмнуудыг ингээ бүтэн нийтлэхгүй байна мэн гэдэг юм. Тиймэрхүү юмнууд яриад байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрийг эвдэж байгаа хэсэг мэсэг бол бас нэг амар том ялалт авч байгаа шүү. Тэнд бол тэнд зөвлөлтийн нэмэгтэйчүүд юу ачаал. Тэгээ нөгөө нэг хамт явж байгаа тэр нэг хамт хамгаалагч гэх юм уу юу гэх хамт явж байгаа нэг нөхөр машинтаа суучаад бид нар ер нь чи ялсан юм уу ялагдсан юм уу гэдээ асууж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд бол бас амар юу ааж байгаа. Тэгээ энэтэй холбоотой бас нэг юу гэлээ Queen's Gambit чинь нэг хэрэгт орсон шүү дээ. Яг тэр нэг Орсын нэг эмэгтэй шатарчны тухай кинон дээр тэгээ илчиж байгаа шүү дээ. Манай ч гэсэн эмэгтэй мундаг шатарчин байгаа. Эмэгтэйчүүдийн авраг. Гэтэ хизээч одоо юу гэдгийг эрэгтэй дэлхийн аврагуудтай тоглож байгаагүй гэд хэлчихдэг байхгүй юу. Тэгсэн чинь яг тэр эмэгтэй шатарчнууд үнэхээр амьдараа байдаг юм байна. Тэгээ гомдол гаргасан байдаг юм байлээ шүү дээ. Бас сонирхолтой факт юм тийм. Шүүхэд өгөөд нэг хэмжлэл гаргасан. Яг үнэрэхтэй нөгөө эмэгтэй шатарчин бас яг үедээ эрэгтэйчүүдтэй хамт тэмцээнд оролцоод амжилт гаргасан юм байл л дээ. Би одоо тэрийг нь буруу зүрөө ярьж иж магадгүй. Тэрийг бол нэг хайхтай дэлгэрэнгүй ярих сонирхол надад л. Ямар ч байсан яг нэг тэр тэмцээн эхэлж байхад тайлбарлагч нь тэр нэг сууж байгаа эмэгтэйгийн сцен үзүүлээд манай зөвлөлтөд ч гэсэн ийм эмэгтэй лаг тамирчин байгаа гэдэг нэг юм ярьдэн шүү дээ тий. Тэгээ тэрэн дээр л ерөнхийдөө алдаа гаргасан юм шиг байлаа. Тэгээд тэр шатарчин нь бол шүүхэд өгсөн байдаг юм байлаа Netflix. Тийм яг нэг феминизм гэдгээс хэлчихэд угаасаа нэг хол зөрөөд байхгүй. Угаасаа л тухайн үед нэг аавын эрхтэй үнэл дэлхийг одоо ноёрхсон тийм одоо 1950 60-аад оны үеийг л харуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үед бол мэдээж одоо эмэгтэй хүнд шатар байтугай өөр бусад нийгмийн өчнөө олон давхаргаж одоо эмэгтэй хүнд боломж олдохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр эмэгтэй хүнийг бас феминизмыг сурчилсан гэх үү одоо тий. Тэгээ ерөөхдөө бас нэг тийм үнцгийг харуулж өгсөн. Тийм ээ. Эмэгтэй хүн ч гэсэн чаддаг шүү тий. Одоо ч хүртэл гэхдээ феминизм яригдж ин дөө тэгэл дэлхийн нийт маань өөрчлөгдөх юм. Энэ өөрчлөгдөж чадах юм болоо. За. Тэгээд тэр чахаа эргээд киноор ийм юмнууд байгаа даа. Тэр эрэгтэйчүүд. Бэт гэдэг эмэгтэйгийн амьдралд харж байгаа эрэгтэйчүүд. Тэр бас сонирхолтой шүү. За тийшээ оръё. Тэр одоо яг нөгөө нэг ийм яриа байдаг шүү дээ. Одоо нөгөө оюун ухааны чадамж өндөр эмэгтэй. Одоо оюун ухааны өндөр чадамжтай эмэгтэй. За яг нэг л юм ярих ч юм байна ил. Ганцаар талаар амьдрал нь төгсдөг мөсдөг. Одоо нөгөө Монгол тулгын 100 эрхэм дээр тэгэж яригдчихсэн санагдаж байна да. Ямар ч байсан нэг тийм ойлголт яваад байдаг. Ил далдч байсан те. Тэгэхээр тэрийг бас ерөнхийдөө харуулад байна уу юу? Яг нэг заавал тэгэж хүндрүүлээд байх. Ер нь бол эрэгтэй эмэгтэй гэлтгүүл хүндрүүлэгч нь надад тэгдэм шиг санагдаад байдаг. Өөрийг нь ойлгох юм байхгүй л бол тэгэл ганцаарч байгаа шүү дээ. Яа тэгээд за шайбл бол азтай. Шууд одоо ямар ч шүүлтэргүйгээр тэнд анхны хүн болчихж байгаа. Тэгээд нэг сургуулийн залуу байдсан шүү дээ. Тэр Apple Pie гэдэг нэг хүүхдүүдийн цуглаан дээр тийм олдсож байгаа анхных нь байгаа тийм. Шин юу шүү дээ. Орос хэлнийх үстэй. Орос хэлний тийм Орос хэлний дамжаанаас. За яг тухайн үед яг одоо нэг өөр юм хийж үзмээрсэн ч. Ер нь яг бэтийг ойлгож чадах одоо хамгийн дөхөж очсон үнэл бэнэ. Тийм. Тэр нэг юу?
тэр US champion шүү дээ. Тий. Яг нөгөө нэг байгаагаас нь өөр байхыг нэг жоохон тийм нөгөө нэг Хараагүй өнцгийн давмгаалж чадсан эрэгтэй тий. өөр юм эрэгтэйчүүд бол ерөөсөө тэнд шууд нурж очиад байгаа шүү дээ. Амар нөгөө беттэйч лөв санагдал сонирхлыг нь татаж чадахгүй. Тэгэл ингээл аясаар нь байгаад ч үгүй. Тэгсэн чинь тэнд Бэни бол жигэн нэг жоохон дамгай тийм айл байшин чанар харуулж чадчих байгаа шүү дээ. Яг нэг Бэни ухаалаг л байгаа юм л да. Өөрөө ч тэгээд бас нэг нөгөө майнд гейм их туртай нөхөр. Тийм угасаал шатарч. Тэгэл хамгийн гол нь бетийн үрээг зүгээр нэг Kentucky одоо мужийн авраг биш шүү дээ, бэлтэг шиг. Бэлтэг бол тийм жижигч байгаа шүү дээ. Тэгээ Бэни ч одоо тийм нэг одоо бетээс өмнө маш олон зүйлийг туулцсан, үзсэн, хардсан. Орос руу яваад нэг юу атсан, фэлтцээ. Тийм тоглоод үзсэн. Тэгэл нэг тэр чудгаар одоо бетэд бол хийлэх зүйл дорчлагч гэдэг юм уу? Тэргүүрээ одоо л татаад байгаа байхгүй тий. Гэхдээ яг зүрх сэтгэлийн бол тэр нэг зургийн дарддаг залуу татсан юм шүү дээ. Тэгсэн. Тэрийг бол дордчихж байгаа шүү дээ тий. Чамд юу дурлал байсан уу гэдгсэн чинь орж исэн нэг байсан гэд тий. Тэр яагаад тэр залуу тэгж татаж одоо тэгж амьдралд нь мартагдахгүй үлдэж чадваа. Ер нь бол яг тэр нэг миний өрөөнд шатар байгаа хоёлаа орон шатар тоглоё гэ. Тэгээд зураг мургийн дарж байгаа л нэг ингээл хальт төрсөн чинь нэг өрөөний хамтрагч нь ороод ирдэ шүү дээ. Тэгэхээр шатраас өөрөө мэдгүй байсан гэхээр одоо ер нь бол шууд хамгийн анх тэр Kentucky-гийн авраг дээр очиж таарал шууд анхны харцаар явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр би энэ дээрээс бол нэг ийм мэдрэмж авсан. Ер нь ингээд амьдрал холбоход болвол чухал юм байна. Тэр хоёр хүний зан характер эсвэл тэр нэг оюуны чадамж нэлээд одоо юм боддог, ухдаг тийм ээ. Юмыг эргцүүлдэг эмэгтэй хүн болвол мэдээж хэрэг тэнд гэл аясараа байгаад байгаа ч эсвэл нэг жоохон лоу эрэгтэйтэй бол хамтаа чадахгүй байх гэдэг шүү дээ. Тэгсэн чинь дуурлахад бол өстой яагараг байхгүй түүч хамаагүй юм байна да. Тийм. Яг л нөө Бэни татгдсан зөвхөн татагдж байгаа шүү дээ. Татгдсан шалтгаан нь бол тэр оюун ухаанч гэдэг юм уу те. Тэр залууд бол яг нөө зүрх сэтгэлээрээ татгаж байгаа шүү дээ. Яагараг байхгүй тэр нэг зүүн совин гороо те. Харин одоо тэгэхээр нэг наач бас надад толгороод байгаа асуудал л да. Нөгөөдхийн татчаад зүрх сэтгэлийн л татчаад байгаа да. Түүнээс кинон дээр бол угаасаа л залуучуудад ер нь л татагдаад байгаа шүү дээ. Тийм ээ. Тэр асрамжийн газар байхдаа тэр үүдэн нэрт машинтай ирсэн залуучууд руу хараад ичээл тэгээд сүүл сургуульд орсон хойноо тэр номын санд нэг хоёр өсөлтсөжсэн чинь тэрэнд амар атигталж харж мараад л те. Тэгэхээр ерөнхийдөө тийм байгаад байгаа. Гэтэл яг тэр нэг зүрх сэтгэлийг болол татах болол ста нэг цаанаас зурагдсан тийм юутай л байдаг юм байна. Түүнээс биш. Хойд одоо мент суудсан л. Нөхцөсөд байх юм байхгүй юм байна. За тэгээ ер нь яг төгсгөл хэсэг рүү ороод энэ киноны энэ тэр авсан шагналуудыг нэг дурдчихжээ. Энэ шагнал бол аюултай юм байна. За Primetime Emmy Awards нэр дэвшээд шилдэг цуврал, найруулга, дүр сонголт, production design, цаг үеийн хувцлал, дүр хуургалт, хөгжмийн найруулга зэрэг юм 11 төрөлд шилдэгэр тодорсон байна. Одроо хувцлалт амар. Тэгээд Алтан бөмбөрцөн Golden Globes дээр бол одоо шилдэг цуврал, шилдэг эмэгтэй жүжигчин. За энийг бол угаасаа авах хэрэгтэй баг. Тэгээд Grammy-ийн шагнал дээр бол шилдэг хөгжим гэж авсан байна. Нэрээ тэр хөгжмийн тухайд гэвэл киноны нэг тийм vibe бас их гоё байсан шүү. Нэр надаас хэрвээ ямар нэгэн киноны дүрд орж амьдрах боломжтой гэдэг асуултыг хэн нэг нь надаас асуувал бэлтэх гэж үү? Үгүй би бет хармонолох гэдэг шүү дээ. За. Тэнд зүгээр шатар тоглоол
Яг энийг бол гэхдээ нэг сурчлаад тийм гоё зүйл гэдгээр утгаар нь хэлээгүй шүү. Зөвөр л юу яг энэ амьдралдаа би хийж үзэхгүй болохоор хэрвээ тийм одоо надад боломж олдох юм бол би юу юм гоё мансуурал шатар тоглол тий. Тэгэл залуучуудтай одоо уулзахтай нь уулзаал. Харилцаг маш багтаа амьдарч байгаа шүү дээ. Тий. Тэр ерөөсөө л ганц оногдож байгаа хариуцлага нь л одоо бэлтгэлэл их шүү дээ. Ер нь тамирч байна. Тий. Тэгэхээр бэтийн амьдрал бол надад амар тухтай санагддаг. Одоо тэгээд үзэгчдээ үлдээх юмнууд угаасаа зөндөө байна л да. Тэгээд өргөж авсан ээж нь байна, өргөж авсан ээжийнхэн нөхөр байна, жинхэнэ ээж нь байна, жинхэнэ ээжийнхэн нөхөр байна. Тэр нэг асрамжийн газарт байсан Жолин гэж байна. Асрамжийн газрын нөө захирал хин хатагтай ч үлээ нэг тийм хатагтай байна. Тэгээ зөндөл юмнууд дүү өдөр задлаа тайлбарлаад ч байдаг юм. Тайлбарлах ч байх үү, задлаад яриул ярих юмнууд зөндөл юм. Гэхдээ ер нь тэгээд угаасаа л хүн болгонд ор дорно гой мэдрэмж аваад гой бодоол эцсэн байх гэж бодож байна. За үнэлгээний тухайд бол IMDb дээр за эхлээд хэлгөө. Чи бол харчихж байгаа шүү дээ. Би бол угаасаа аль дээр харцгаа. За би хэлээ. Би наах ч бол мэдэхгүй байгаа. За. Би хэрв үнэлгээ өгвөл 7.9 гэж өгнө. 7.9-аас маш л өндөр үнэлгээ. Тийм яг нөгөө нэг сервисийн үнэлгээнүүд чинь жоохон өндөр байгаад байдаг шүү дээ. Нэг удаагийн юунаас болвол өндөр тийм сервисүүд зөндөө олон байгаад байдаг шүү дээ. Бүр тулцсан. Юу илээ тэр чинь 9.8 амар үнэлгээнүүд байдаг шүү дээ. Чин тэнд нөгөө зүгээр нэг ангит кинон дээр бол хамгийн дээдл нь Shawshank Redemption 9.4 биз дээ. 8.4 гэлээ. 8 бол биш 9.7 9.3 9.2 3 л байгаад байгаа. 7 байдаг л. Үгүй юу. Бүр 9.5-аас доош. 9.5-аас доош. Тэгэхээр яг хөө 7.9 гэсэн үү сая? 8.9 гэсэн үү? Чиний өгсөн үнэлгээ чинь 7.9. Би ер нь 7.9 л өгнө. За миний тухайд анги дээр нь үнэлгээ өгвөл өөр өгөх байсан шүү. Би зүгээр аавар л өгч байгаа шүү. Би угаасаа л энэ кинонд бүр хайртай. Тэр Бет Хармоны дүрд бол угаасаа л би бүр яг доорлцсан. Тим эмэгтэйтэй очрол би болаа. Чи тим эмэгтэйтэй хамт амьдарч чадахгүй. Тэр яаж ч тэр аригч эмэгтэй болгоос. Гөө яг хоо. Ёо донтол шатар донтолцсон талаар нь л яриад байна л да. Тийм гой ухаалаг. Хамт одоо тим эмэгтэйтэй амьдрал дээр очраад хамт амьдрал дээр бэлтэг шиг л зовж амьдрын шүү дээ. Тэгэл ойлгох. Гөө яах та би Бэнигээс илүү ээж чадсан шүү дээ. Яг л бэлтэг шиг л амьдрын шүү ер нь. Ингэсэн нөхөр би чамаас л шүдээ амсласан. За үнэлгээ нийт үгүй. За үнэлгээ нь бол IMDb дээр 8.5 хараас. За. Тэгээ Rotten Tomatoes дээр бол 96. Шүүмжлэгчдээс үзэгчдээс бол 94 гэсэн юм байна. Тэгээ Metacritic дээр бол 79 гэж. Яг гоо энэ би IMDb гэж бодчих. Би бол энэ кинонд дуртай. Тэгээ 8.5. За 8.6 л өгчээ дөө. Нэг ахиулчаа гэж. 0.1-ээр зөөлч. Үнэхээр гоё кино. Тэгээ ер нь тэгээд энэ киног хэрэг үзээгүй үзэгчд байх юм бол яг одоо эхлүүлээрээ. Би бол одоо киноноос тэгэл өгч байгаа санаа, учир шалтгаан хайгаад амар бодоол энэ ер нь яагаад ингэж юу, энэ ер нь яагаад ийм үйлдэл хийчихв, энэ дүр ер нь яг яах гээд байгаа дүр ингээд амар тэгэж үздэг хүн штэ. Гэтэл энэ киног үзэхэд бол тэр нэг зүгээр л гоё амар гоё enjoy хийгээл хөтлөгдөөл одоо юу болох нь гэж үзсэн. Тэгэхэд үнэхээр л ер нь миний үзсэн кинондудаас ер нь яг тэрүүгээрээ амар гоё онцлог байж чадсан. Тэгээ ер нь дахиад үзэхэд ч тэр хаяа нэг үзэхэд ч тэр олон ангитай биш шүү дээ. 7 ангитай байлаа шүү дээ. Үндсэндээ 7 цаг. Энэ чинь арга зарим хүмүүс чинь тэгэл нэг шин суугаал үзчихэж байгаа байлгүй дээ. Тэгэхэд бол үнэхээр гоё мэдрэмжтэй. Би ч одоо нэг шин үзээд өглөө нь дуусгаж байгаа шүү дээ. Гоё дуусчих шүү дээ. Тэр мэдрэмж аим шүү. Би ч тэгтээ 3 4 үзсэн цуврал 7 ангийг бол. Тэгээ хаяа нэг жоох юм гоё мөөзүүдэнд харцуу байх юм бол бас нэг ангийн суглаад үтчин. Дундаас нь. Лонгой асаар үзэж мөцгээд бүр гоё явах шүү. Яг хөө. За яг хөө.
болно. Тэгтэл бас за феминизм ярьчаад араас нэг ярих гэж шин. Тэгээ ямар ч сан энэ хүртэл одоо хамт байсан үзэгчтэй баярлалаа. Гол дүрээ эмхтэй хүн байлгадаг юм юм тий. Энэ дуусах гэдэг би ингэж юм яриад. Гэхдээ тэгэхээр тэр нэг гол дүрээ эмхтэй байлгадаг шийдэл мэдл бол тасархаа шүү. Тийм. Эрэгтэй байсан бол яг та бас л тэгэл нэг юм. Өстой лагл авьяастай л эрэгтэй гэл өстой. Үнэхээр өстой гоц амтан байж дараалал очичлаа таа гэл. Тэгэл тэнд зүгээр л нэг Америк л Оросоос илүү гарч байгаа л кино болчих гээд шүү дээ. Тэнд бол өчнөө олон юм оруулж байгаа шүү дээ. Тэгээ нэг юм нэр Queen's Gambit 2 дугаар ангиж бол битээ гараасаа гэж бодож байгаа. Тийш дээ үст. Яг энэ чигээр нь гоё үнцэнтэй ингээд дуусгачихсан. Ер нь ч тэгээд 2 дугаар анги маань гэж юм яригдаагүй те. Тэгтэл нэг хэдэн жилийн дараа яах юм бэлээ те. За тэгээ энэ хүртэл одоо хамт байсан үзэгчтэй баярлалаа. Тэгээд комент саналуудлаа та хэд маань илэрхийлээрэй. Дараа дараагийнхаа дугаараар муулаатай гэх юм. Заяа.